Монгол улчин. Монгол улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Монгол малчин мэдээллийн агентлагтай хамтран бүтээв. Монгол алтай нурууны салбар улсын урам. Арцогдын цэнхэр уулсаа гэж ийм л нэгэн тунсаг явхан нутаг. 9 жавар тасхийн хөвлийн улирал дундуур уулс толгой зөнхөлсөн богд нутгаар дэшүүлэн явахын дулаахан хийгээд тухтайг яа. Үлгэрийн гимээр энэ уулс туйлстай нутгаас манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Уран богдсон бол мэдээ алслагдсан сум. Улаанбаатар хотоос 640 км зайтай. Урангай аймгаас 210 гаруй км-ийн зайд ойшдог. Нутаг дэвсгэрийн хувьд бол бас мэдээ харьцангуй том. Сая 400 мянга газар нутагтай. За засаг захиргааны нэгж 7 багт багтаж үйл ажиллагаа явуулдаг. За сумын одоо нийт иргэдийн одоо эдийн засгийн гол одоо эрхэж байгаа юу бол мал аж ахуй үйлдвэрлэл нь одоо гол зохиол. За 7 багт унах нэг 1000 гаруй малчин өрх байна. За малчин өрх манай сумд бол хамгийн одоо аймагт бол хамгийн олон тоотой олон малтай тооцогдно. Түүний дотор ямаагаар одоо улсууд тэргүүлнэ, тэмээгээр аймагтай тэргүүлнэ. 2017 оны байдлаар манай сум 398 мянган толгой мал олуулсан. За энэ жил одоо 17 оны жилийн эцсийн тоо бүртгэл одоо явагдаад одоо дүн байныхаа шатанд явж байна. За энэ жил мөн одоо нэлээ одоо өсөж байгаа юм байдлаар гэж байна. 17 оны одоо хавар жилд 100 намаржаа бол нэлээ яйтайхан өнгөрсөн. Ийм учраас энэ жил бол мал өсөх мочтой хувьд бол нэлээ таатай одоо ийм орчин нөхцөл бүрдсэн гэж ингэж бодож байгаа. За хуучин манайх 16 оны сүүлчээр бол 51 мянгат малчинтай байсан. За энэ тоо энэ жил бол бас нэг 10 гаруй 20-од одоо мянгат малчинаар нэмэгдэх шиг байна. Ингээд нэг 70-аад мянгат малчинтай болох юм төлөвтэй байна. Залуу малчт энэ дундаа бас залуу малчтыг одоо малчид ахмад үеийн одоо залуу малчтай бэлдэх залуу болоогаа бэлдэх юм анхаарч. Ялангуяа одоо манай мянгат малчтууд 60-70 мянгат малчид бол туслах малчид олноор авч байна. Тэгээ мянгат малчид одоо нэгээс 2-3 одоо туслах малчинтай ажиллаж байна. Тэгээ энэ туслах малчид бол одоо сум орон нутаг аймаг одоо зэрэгтэй газруудаас ирсэн залуу улсууд болсон байна. Эднэрийг бол мянгатууд бол өөрсдөө гэрээ хийгээд цалин хөлсийн одоо хөдөлмөрийн одомжиг гэдэг бүр бодож тооцож өгч байна. Дээрээс нь жилийнхээ одоо авсан төлөний одоо зөх хэмжээний хувь өгч байна. Энэ утгаараа бол одоо 1-2 жил болоход бол одоо тэнд байгаа залуу улсууд бол малдж байна. Малжаад хөрүүч нь одоо гайгүй хэдэн жил ажилласан бол ингээ малаа өөрийнхөө хувийнхаа мал өргөстөө ингээ гараад ингээ явж байна. Залуучууд дараагийн одоо залуу халаанууд бэлтгэдэг явж байна. Энэ бол их сайшаалтай их сайхан юм болж байна. Энэ бол бас талдлаасаа л одоо төрөлцгөр болж байгаа бодлого шийдвэр одоо малчтын одоо өөрсдийг нь одоо итгэвчмөр алтайлаад үрдэн байх л гэж бодож байна. Одоо бол одоо мал аж ахуй үйлдвэр зохиож байгаа ч гэсэн мал цөөт тэгээд бас төв суран газар одоо мал малгч гэсэн одоо мал байхгүй юм иргэдүүд олон байна. Одоо өөрсдөө өсөлтөөр гарах гэсэн залуу амжилттай аваад асуудал байна. Энэ учраас хөдөлмөрийн одоо аймгийн хөдөлмөрийн элцэгж байсан одоо хөдөлмөрийн аймгийн яам харьяа байдаг тийм ээ. За эдний харьяа шугамар одоо малжуулах төсөл хэрэгжиж байгаа. За мөн одоо манай сумаасаа төсөл хэрэгжүүлж байгаа. Ингээд энэ төсөлд бол одоо багуудаас харьцангуй байна. Багуудаас манай сумын хэмжээгээр бол одоо 20-од өрх малжуулах төсөл хамрагдсан. За энэ нь бол яаж хэрэгжиж байгаа гэхээр одоо 2-3 жил нэг өрхтөөр одоо 20-30 мал ийм мал өгöd. Тэр нь 3 жил дараа буцааж яваа төлөв нь үлдээгээд энэ жил дахиад одоо 20 гаруй өрхөд дахиад шилжүүлсэн. Ингээд нарийндаа бол одоо манай дээр 50-60-аад одоо өрх бол малжуулах төсөл хамрагдаад явж. Энэ бол их одоо өгөөжтэй улсуудын одоо их сайхан болж байгаа. Амжилт дэмдэг зүйл болж байгаа юм жил болж байгаа. Бид нар бол тэрийг бол нэг 100 дотор нь 100-аас 150 малтай улсууд бол тэнтэй тэр малжуулах хөтлөв хамрагдуулаад ингээд явж байна. Энэ бол орцоо залуу малчид байгаа. Дээрээс нь бол иргэд одоо мянгат өдрөөлсөн мянгат малчид
бомцох хэмжээний малжуулах юм гэж. Ийм учраас одоо манай дээр малжуулах хөтлөөр ер нь цаашдаа ч гэсэн одоо энийг төр засгийн бодлогоор одоо хөдөөний малчтыг одоо дэмжих ийм зорилгоор бол малжуулах хөтлөрийг одоо өшөө өргөжүүлж ингэж хийвэл их зүгээр юм шиг байна. Тэгээ энэ дээр одоо төрөл бүрийн одоо туслан дэмжлэг зээл одоо ирдэг шүү дээ. Тэн дээр одоо орон нутгт бол ялангуяа суманд бол гол үйлдвэр мал аж ахуй учраас энд малжуулах талын юм дээр арай төлөхгүй хөрөнгө аяж тэгээд зээл бол өнгөлтөө ингэ зээл олгож байх юм бол бид нэгэн толгойд эхлээд олгогдсон зээл 50 60 өргөд олгох юм бол дараа нь одоо 1-2 жил болгоод үргэлжлүүлээ дараагийнхаа одоо сонгосон улсуудаа ингэ өгөөд байх юм. Ингээд явандаа бол одоо энэ малтай өрхийн тоо нэмэгдэнэ. Тэр утгаараа одоо иргэд амжиргаа дээшлэх ийм одоо гол нөхцөл бол ингэснээр одоо энэ төр засгийн бодлого амьдрал дээр ижиж өдөөгийн ард түмний амьдрал бол ажгүй дээшлэх ийм нөхцөл болцоод байна гэж ойлгож байна. Одоо залуучууд сүүлийн үед бол мал аж ахуй эрхлэх дуртай болсон. Одоо ялангуяа хөдөөний залуучууд сумын төв дээр байгаа ажилгүй залуучууд хөдөө гарч байна. За одоо манай малчтын одоо 60-70% залуучууд байгаа учраас эдгээр бол тоостойгоо залуу одоо зарим нь бол 9-р хүрээнд ондож байгаа шүү дээ. 9-р төгссөн хүүхдүүдээ одоо малдаар гаргаж байна. За бус нь одоо харьцангуй нэг үе бодвол олон одоо ихтэй сургууль ушуудсан гайгүй болцсон. Ерөнхийдөө одоо амьдрал хугаа яаж авч явах вэ? Мосгийн арчгүй гэдэг дээр их анхаарч. Энд ийм учраас сүүлийн үед бол энэ мал аж ахуй дээр асуудал залуучуудын төгсөн ажлын хөрөн шиг болж байгаа. Их сэргэж байна. Энд дээр төгтөө болж байна. Монгол Өвөрхангай аймгийн Богд сум гэж Ямаан сүргээрээ өнөд алдарсан сайхан нутаг ус. Өнөөдөр ч гэсэн Ямаан сүргийнхээ тоо толгоогоор аймагтай байтугай улс орондоо тэргүүлсээр л байгаа юм. Ер нь газар нутгийнхаа хэмжээ хийгээд нэг хүнд ногдох мал сүргийн үзүүлэлтээр аймагтай тэргүүлдэг юм. Тухайлх юм бол сүүлийн 4 жилд Монгол улсын хамгийн олон ямаатай сум. Бүх малын тоон үзүүлэлтээр улс орондоо гайргийн тав дагтдаг ийм баян сайхан нутаг юм. Уртын дууны шуранхай хаяндаан лэгшиглмээр Монголын уудам хоолой. Ургийн хэлхээ амжилсан арцын өндөр янсардгууд гээд нүд баясгаж ухаан тэлмээр агуужим сайхны бүрдэл энэ дэлмийдээ. Монгол За энэ жил манай энэ сумын нутгаар зунан жаахан гандуудуу бороо хор багтай тиймэрхүүл зун боллоо. Өвс тоосны хувьд бол бас жаахан хомсдолтой л өвөл болохоор болчлоо. Хавар тийшээ зүтгэх өвлийг яг хоо тэгээд гайг авчихл байх. Зас юу багтай бол. Готорчд манай энэ хавар бол нэг орж ирээгүй. Залгаа энэ сум дуучирээс ялгаагүй л ирээсэн өвс тоосны хомсдолтой. Ингээ одоо ирээсэл мал их өсснөөс л болж одоо тийм бэлчээр ирээсэн даацаа хүлцээг бол болснаас бол тийм одоо хүн амтны аашаар шинж өөр болж байна. Биенээс одоо үлж яваа харамлдаг. Тэгээд одоо гаднаас очсон малчид бол одоо тэгэл төрөөсөлдөг дөрөөс нэг саяас тэгэл дээшил одоо 4-5 саяас төрөөсөлдөг болтаад аятаа бол 3 сая муутай нь болохоо тэгэл нэг сая хэдэн 100 муу тийм ханштай байдаг. Та энд болтох юм. Тэгээд тэр өвс тоос аятахтай болж төрөөсөн ч одоо дөрч та хоёр ганц жилиг бол тэгээ ажиж бол төрөөслээд өвлийг авахыг л бодноо да бид нар бол. Тийм одоо өвлж явуулсан ч олдохгүй л байна. Энэ жилийн хувьд бол. Малчтын нийгмийн даатгалыг наашлуулсан тэтгэврт гарах насыг наашлуулсан энэ талаар та мэдээлэлтэй байгаа. Мэдээлэлтэй тэрийг бол юмарчсан сайхан л байна бид нар. Га чанар бол яг мууцсан байсан малын толгой өснөөс болж байна. Би бол юмарсан чанар дээр их нэлээд анхаардаг хүн. Тэгээ одоо бол ерөөс 2 жилээс малаа совоор болдог. Ямар 1 жил өнжөөгөөд байт юм. Одоо төлөг тийм цусаг юу энэ тэрийг бол одоо төлөвлөхгүй. Сагал дээр нь төлөвлөдөг тийм л байвал малын чанар бас арай чанарчмаар байд юм байна. Гэхдээ 1 жил ингээд төлөвлүүлээгүй өнжөөцсөн мал бол дараа жил нь хамаагүй юу байх юм. Гэхдээ энэ мал нэг гат суух гэж бас байдیں۔ Ингээд. Тэгээ жил болгон төлөвлөх тийм цаанаас байгалаас нь тийм загтсан юу байдаг. Шууд ингээд 1 жил өнжөөчөөд дараа жил нь жаахан их төлөвлөхөөр бол ихэн жаахан зүтгэдэг юм. Төлн сайхан байдیں۔ Байна. Тэгэхээр энэ жилийн хувьд манай тэр өөрөнгө махны үйлдвэрч жаахан айжууд 11 сар гаргаад ашиглалтандаас. Тэгээ манай сум бол аймагаас 200 км тийм зайтай алслагдсан сум.
Тийм учраас одоо хүйтэн сэрүүний улирд одоо малаа туугаад бид нэр авчиад өгнө гэж байхгүй. Энэ жилийн хувьд амьдаар нь авчихаа бол тийм ээ. Гэхдээ энэ ханшийн хувьд энэ жилийн хувьд яхаа болмын байна. Одоо тэгэл нэг цөөх хөөгтэй л тэгэл төв суурин газар яаш одоо тэгэл араас нь залгамжлах малчингүй болох нь нэг гүйдэ нэг хөөгтэйс малын захтай малчин болоход мал гэдэг чинь бол ерөөсөн шахавчгүй баялаг. Тийм учраас гүйдэ нэг хөөгтэйс мал дараа гэж би ойр хавийнхандаа хэлж илээ байдیں۔ Манайх бол 4 хүүхэдтэй нэг банд маань одоо мал дээр гарцсан авчдаг мал малд юм аа. Тэгээд ямар ч хоёрын мал дээр хоёрын төв суурин газар бараад болно гэсэн тийм л бодолтой байдیں۔ Монгол чиг. За манай нутгийн хувьд бол одоо зун зуншлаг бол нэлээ таархан бороо хурбахтай нэлээ гантай байсан. Ер нь нутгийн нэг 80 орчим хувь нь бол гангийн байдалтай байсан. Тэгээд мал тарга твэрэг таарав авсан. Тэгээд бас одоо үйлчлэлд хаварчхад бол одоо энэ бэлчээлийн дааз хүрэхгүй. Тэгээ бас гадны нутг руу бол манай сумын нэлээд олон малчин бол бас хотор нүүдэл хийж Өвөр ханга аймгийн Богд Очоос Төгөрөг Баянгол өмнө говийн одоо Мандлава дундговийн Сайхан бод ирэх нутгуудад бол нэг нийтээ 46 өрхийн 50 гаруй мянган мал бол хотроор өвлжиж байгаа. Өвлжилт бол ер нь хүндрэх нь ойлгомжтой. Хавар бол одоо бүр хүндэрнэ. Тийм учраас бол бид өхөн бол бас малчид ард иргэдийг одоо энэс сэргийж тэжээл хэвг сайн бэлдээрэй гэж бас зөвлөгөө хөргүүлж байгаа. Бид ч бас дотоод нөөц болцоогоо ашиглаж бас одоо хэвэг тэжээлийг бол бас олж ирэх тал дээр арай их хямд төсөөрөөр олж ирэх тал дээр бол бас энэ Улаанбаатар хот бас энэ тендер мендер ялсан компаниудтай бол ярилцж байгаа юм байгаа. За Баруунбэлэн сум бол 394,111 га газар нутгийн хэмжээтэй одоо 2772 хүн амтай. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор бол 207 мянган мал тоологдсон. Ер нь бол одоо бидний бол амжиргаа залгуулж байгаа их усрол бол мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар мөн одоо бас бид нар хүн таацын гол дагсан энэ сайхан үржил чимтэй нутагт бол газар тариалангийн салбарыг бас бид тэргүүлэх чиглэлээ болгон энэ рүү бас төлхөө анхаарч газар тариалан руу бас анхаарлаа хандуулж байгаа. За энэ сайн дурын даатгал эрүүл нийгмийн даатгалыг одоо төлөх юм дээр асуудал дээр бол манай ард иргэд бол бас харьцангуй сайн ойлголттой болсон. Энийг бас одоо төлж явах нь бид хүн цаашдаа хэрэгтэй юм а гэдэг үндсэн дээр бол бас нийгмийн даатгалыг бол нэлээд ард иргэд төлдөг болсон. Тэгээд энэ малжуулах төсөл одоо малжуулах төсөл гэж яригддаг. 2010 оноос хойш бол манай сумын нэг 93 өрх нийтдээ энэ малжуулах төсөлд хамрагдсан юм байна. Одоо энэ малжуулах төсөлд хамрагдсан малчид маань одоо дээд тал нь одоо 6-700 малтай болцсон. Одоо бусад нь сүүлийн үед хамрагчнууд нь мал нь ингээд өсөж яваа. Одоо ер нь бол хэрэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Энэ бас ард иргэд бас ам сайтай байдаг. Бас хэдэн жил цаг агаарын байдал энэ зуншлаг өвлжилт сайхан байсны хувьд бол энэ малжуулах төсөлд хамрагдсан хүмүүс бол ажил нь амжилттай одоо мал нь сайхан өсөж байгаа гэж хэлэх байна. За энэ бас сая өнгөрдөг 4 жил бол энэ хөдөлмөрийн хилцээс хэрэгжүүлсэн энэ одоо 4-5 сая төгрөгийн ийм одоо төсөл хөтөлбөр хэрэгжсэн. Дөрвөн болон малжуулах хөтөлбөрт нэг сая төгрөг байдаг. Саяын 4 жилд бол энэ 4-5 сая гэдэг бол бас тэр малжуулж байгаа хүмүүс бол нэлээд олон тонны мал авах. Тэгээ 18-аас 35 насны гэр бүлтэй байх шаардлагатай гэсэн ийм шаардлагуудыг үндэслээд бол манайхаас энэ юунд бол нэг 16 өрх хамрагдсан. Тэгээ одоо бол бид нэр өөрсдөө ам сайтай одоо бидний таавхан одоо төсөл хөтөлбөрт хамруулж өгсөнд баярлж байна. Тэгээ одоо мал хүн өсөж амьдралгаагаа залгуулж яваа.
ийм залуучууд олон байгаа. Энэ бас залуучуудыг дэмжих тал дээр бас ийм бодлого байж залуу малчин өрхийг дэмжиж ингэж ажилласанд бол бид өхөн ч гэсэн бас талархалтай байдаг. Монгол малчин. Ийм л түүхтэй, ийм л үзэсгэлэнтэй, ийм л тэнэн сарвал нутагтаа эзэн нь байх хувь зөвхөн малчин хүмүүнд л заяажээ гэж хэлчихэд буруудахгүй болов. Эзэн нь байгаач гэдэг гэгээн агуулгаар л малчдаан дэмжих, малчдынхаа хөдөлмөр үйлсийг үнэлэх бодлого хэрэгтэй. Хэрэгтэйгийн үндсэн дээр хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Хөдөлмөрлөлийг дэмжих арга хэмжээний хүрээнд хөдөлмөрлөлийг дэмжих хөдөлмөрлөлтийн үндсийн зөвлөлийн 2017 оны 1-р тогтоолоор хөдөлмөрлөлийн зорилго бүрэлдэхүүнтэй чиглэсэн хэдэд хөтөлбөрүүдийг баталсан байдаг. Энэ хөтөлбөрүүдийн нэг нь бол малчин хөдөлмөрлөлийг дэмжих хөтөлбөр байгаа юм аа. За энэ хөтөлбөр маань энэ онд бол 21 аймаг нийслэлийн аллагдсан 3 дүүрэгт хэрэгжиж байгаа. За энэ хөтөлбөрийн гол зорилго нь болохоор цөөн малттай малчтайг малжуулах, тэднийг аж ахуй эрхлэх арга туршлагатанд суралцуулах, орлогыг нэмэгдүүлэх гэсэн ийм зорилготой байгаа. За ерөнхийдөө 2017 оны 11 сарын байдлаар нийт энэ хөтөлбөрийн хүрээнд болохоор 2800 малчин өрхийн 4300 малчин хамрагдаад 4 орчим тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Үүнээс бол зөвхөн малжуулах арга хэмжээнд нь бол 9052 малчин өрхийн 1800 гаруй малчин хамрагдаад 3.9 орчим тэрбум төгрөгийг 81 орчим мянган мал худалдаж авахд ингээд зарцуулсан байна. За ингээд мал худалдаж авах энэ арга хэмжээ дотроос Хинтээ аймагт бол хамгийн их тийм ээ 84 64 малчин өрхийн 140 малчтад 300 сая төгрөгөөр 5300 орчим мал худалдаж авч өгөхөд дэмжих төсөлтөд үзүүлсэн байна. За энэ хөтөлбөр маань болохоор эргэн төлөлттэй байдаг. Санхүүжилт нь болохоор 100% 2 жилийн хугацаанд 100% эргэн төлөх ёстой. Ганцудаас ахуулаад бэрхшээл байлгүй л яах вэ? Бэрхшээл бүхнийг бэрхшээхгүй туулж малчин ардын уламжлалт зан үйл арга ажиллагааг өнөөгийн шин цагийн хүрсэн зөв суулгаж малчин хэмээх мянган мэргэжлийн эзэн болж чадвал хөдөөгийн уудамд тэнэн сайхан амьдрал алгаан дэлгэхээр тайсан мал уйны эзэн болно гэдэг ямархан тасалтай. Би анх 2011 онд гэрүүлэл аймагт байсан. Аймагт 2-3 жил болж байгаа. 2015 онд хөдөө гарч ирсэн. Тэгээ хөдөө гарч ирээд тэр 15 онд малжуулах төсөлд хамрагдаад малжуулах төсөлд хамрагдахад бол манайх 90 гаруй л малтай байсан. Одоо 300 гаруй 400 гаж болж байна. Тэгээ энэ төсөл бол залуу малчтыг дэмжсэн маш яг нүдэ олсон гэж ярьдаг шүү дээ. Тийм сайхан төсөл байгаа юм. 4 саяын малжуулахын төсөлд хамрагдсан. Тэгээ эргэн төлөлтийн хугацаа бол 2% төлдөг. Ер нь боломжтой санагдсан. Орон нутгаас ч гэсэн ер нь яг өөрхийн амжиргааг тогтоогоод ямар хүмүүст яах вэ гэдгээ цаанаас нь яг олоод гайгүй амрагдуулж өгдөг юм шиг харагдсан. Ер нь яг залуу хүмүүс ажилдаа орлоготой байхын тулд ер нь малчт энэ төсөл их зүгээр санагдсан. Тэгээд өөрөө биечилж мал дээр маллаад яхад бол мал өсөх тал нь ч гэсэн илүү. Энэ жил 100 жоохон гандуу байсан. Тэгээд яг уулан дамбал гайгүй. Тэгээд хамгийн гол нь ер нь ус хүрэлцээ муутай байдаг. Засан орохгүй болохоор мал жоохон ус нь холдоод ус нь хүрэлцээ муутай байдаг. Тэр л жоохон. Чанар бүтцийн тухайд гэх юм бол ер нь маллыг тэгэл яг ус хужир сайтай л байвал ер нь мал гайгүй юм шигсэн. Тийм манай ч өгдөө гарч ирээд 2-3 жил болж байна. Монгол би 2014 онд энэ хөтөлбөрт хамрагдаад тэгээд нэг 100 гаруй малтай байжгаад энэ хөтөлбөрт хамрагдсан. Энэ төслөөс энэ юунаас мал авч ийсэн. Над авчирч өгч ийсэн. 4 сая төгрөгөнд мал олгож өгөөд 2014 онд. Тэгээд одоо болоход нэг
390 толгой мал энэ жил таалуулж байгаа. Тэгээд энэ хөтөлбөрт хамрагдсанаар бол энэ залуу малчдын бол маш хэрэгтэй юм байлаа. Амьдрал одоо дээшлсэн байгаа. Тэгээд эргэн төлөвлөлтөө үед бол хайгүй арьцангүй хугацаанд бас урт. 3 жилийн хугацаанд бас нэг нөхцөл байдал дээр үзээд туугаа төлдөг. Тэгээд 2017 онд төлөв дуусгасан. Маахтад сүүлдээ яг төлөв дуусгасан. 14 онд хэрэгжсэн шүү дээ. Тэгээд одоо дууссан. Энэ юунд холбогдсноор бол залуу малчид хамрагдсанаар бол ер нь их хэрэгтэй. Амьдрал авахд бол их нэмэр болно. Одоо малчид бид нар ч малаараа л юугаан залуулж байгаа шүү дээ. Амаг орлогоо. Тэгээ би одоо энэ жилийн үед энэ Өөрөн аймгийн Төвөр суманд отроор явж байгаа. Тэгээ манай энд болохоор энэ жил бас нэг жоохон ганц удаатай. Ингээд үйлчлэл жоохон тийм байгаа. Харин сая өчигдөр ирээд нэг өвс тэжээл эндээс жоохон бэлтгэсэн натаа ярьсан. Авснаатай. Одоо энэ хөтөлбөр энд хамрагдсанаар нийгмийн даатгалыг бол байнга төлж явж байгаа. Одоо нэг гэрүүлээс одоо эхнэр нөхөр гэл одоо эхнэр үеэр бол байнга төлж байгаа. Тэгэл ерөнхийдөө бол төлж явах нь ирээдүйдээ биднэрт хэрэгтэй. Бид нар бол яг энэ 4 саяар малжхад бол бид нар бол ихнийх нь байгаа. Мас нэг 3-4 залуучууд байдаг. Тэгээ энэс хойш бол бас зөндөө улсуудад ингээд ягаад хамрагдаа явж байгаа. Тэр улсуудчсан одоо дараагийн улсууд бол сайн байна. Болж яана л гэж хэл. Одоо ингээд малжуулах төсөлд хамруулж өгж байгаа Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд баярс талархаж байгаагаа илэрхийлж байна. Төр төмнийхэн дэмжлэг мал сүрэг маллах чин хүслэн дагаж малжуулах төсөлд хамрагдсан залуу малчдын сэтгэл хангалуун сайхан байгаа нь бусдыгаа уриалах. Ийм сайхан үйлсөд уриалахаас илүү өөр сайн зүйл хаана вэ? Бид Өөрхөн аймгийн говийн сумдад ажиллаж явхад мал маллах буян төлсийн тухай сайн үг сайхан яриад идэх залуус. Ариун баялаг дэлгэр хавцын уулс зүмбэр элсэн хормойт зүүн богдын шилээр өөрөөр хэлбэл Өөрхөн аймгийн богд баруун буюулан зэрэг сумдын овоо хэдэн малчдын хотоор буулаа. Өв сургамлын гард шим урд урж илүүдтэй харьцуулахад жаахан таарав. Гэлээгэгтэн өвлийн улирлыг бэлэгтэй даван туулах өлзий түгийг хэлэх юм болсон байна. Монгол хүн амны бэлгээрэн гэж хаврын уртай золох хүртэл ханагар баян хангаа тэтгэх байсан үү? Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Монгол малчин мэдээллийн агентлагтай хамтран бүтээв.